салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster. Малайзийн эрүүгийн гэмт хэргийн түүхэнд 2006 онд кеда мужид болсон энэ хэрэг шиг олон нийтийг цочирдуулж шүүхийн тогтолцоо хүртэл сорьсон хэрэг бол түн цөөхөн байд юм байна. За энэ бол зүгээр нэг хэрцгий гэмт хэрэг биш, харин шудраг расыг эрэлхийлсэн нэг гэр бүлийн тэмцэл, нийгмийн эрх мэдэлтэй, мөнгөтэй, нөлөө бүхий хүчнүүдтэй 10 гаруй жилийн турш үргэлжилсэн тийм нэг маш уурт гэмээр түүх байгаа. За тэгэхээр шууд хэргийн гол хэсэг рүү одоо орцгоё. Өнөөдрийн хэрэг дээр ярагдах хохирогч маш тийм үзэсгэлэнтэй эмэгтэй байгаа. За нэрийг нь болохоор Chi Gai Kiap гэдэг. Тэр 1981 онд Малайзийн хятад гаралтай гэр бүлд төрсэн 5 хүүхэдтэй айлын 3 дахь охин байсан юм байна. За эдний гэр бүл санхүүгийн байдал нь бол хэцүү, боломж муутай айл байсан ч гэсэн за Chi Gai Kiap болохоор уйггүй хичээгээд гэр бүлээсээ хамгийн анх Малайзийн Утара гэдэг их сургуульд элсэж орсон хүн нь болсон. Хэрэг явдал 2006 онд болж өнгөрсөн. За 1 сарын 14-ний энгийн төлний өдөр байсан ч гэсэн нэг гэр бүлийн амьдралыг тэр чигт нь өөрчилж цаашлаад Малайз улс даяар яригдсан томоохон эрүүгийн хэргийн эхлэл тавигдана гэж хинч мэдээж төсөөлөөгүй. За тэр өдрийн оройны 6 цаг орчимд Chi Gai Kiap-ийн дүү нь болохоор гэрийнхээ ойролцоо байдаг цэцэрлэгт хүрээлэнд гүүхээр болсон юм байна. Тэгээд ганцаарнгийн явуулаад яах вэ гэж бодоод хамтдаа одоо гарахаар шийдсэн. За Chi Gai Kiap болохоор ер нь бие бэлтрийн хувьд бэлтгэл сайтай. Тэгээд таеквондогоор хичээлдэг бүр хар бүстэй байсан болохоор дүүгээ бодох юм бол хавгүй сайн одоо гүйдэг байсан юм. За тэгээд тэр хоёр бол хамтдаа гараад эгчин төрүүлээ гүйцэн араас нь гүйжсэн ч гэсэн дүү нь болохоор бүр хоцроод бараанд харагдахаа болцсон. Ингээд хэсэг хугацааны дараа хамт буцаад гэртээ харахаар тохирсон цагтаа дүү нь яваад очисон чинь эгчин бол байхгүйсэн. Уг нь бол бараг төрүүлээд харьцсан байх гэж бодож исэн юм билээ. За тэгээ нөгөөх чинь гайхаад буцаад нөгөө гүйжсэн газар руугаа очиод эгчээгээ хайж эхэлсэн. Тэгээ тэгж явж явах үеэрээ замын хажууханд эгчийнх нь өрөөсөн гутал хөвтөж байгааг олж харсан. Гэхдээ шууд сандрахад хүргэсэн зүйл нь одоо юу байсан гэхээр тэр гутлынхаа ойролцоо тийм хүрэн улаан өнгийн цусны толб байсан байгаа. Мэдээж шууд одоо сандарч эхэлсэн. Тэгээ хамгийн түрүүн цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалагчийг хайж одоо олж уулзаад тусламж хүссэн юм байна. Гэсэн чинь нөгөөх нь ямар ч тийм хайхрамжгүй, хариуцлагагүй хандлага гаргасан. Чиний харсан цус чинь урд нь одоо энд болсон өөр ямар нэг зүйлийн үлдэгдэл байх гэж хэлээд туслах шинжгүй, за шалгах ч одоо ямар ч тийм сонирхолгүй байдалтай бол хандсан. Дүү нь бол гар утсан дээр юусоо байхгүй, яахаа мэдхгүй, тэгээ аргагүй ирэхэнд гэрлүүгээ буцаад эгчин ингээд орсоргүй болсон талаар тэдэнд олдуулсан. За ингээд гэр бүлийнх нь нөхцөл байдал ноцтой болсныг ойлгоод цаг алдалгүй цагдаад мэдэгдсэн юм байна. Азар бол цагдаа нар хурдан хариу арга хэмжээ авч эхлээд өргөн хүрээний ажиллагааг эхлүүлсэн. 40 цагдаагаас бүрдсэн томоохон 90 хайх багийг дайчлаад Chi Gai Kiap-ийн одоо гэр бүл бас ойрын найзууд нь ч гэсэн идэвхтэй одоо энэ ажиллагаанд оролцож эхэлсэн. Тэд нар ойр орчмын бүх газрыг нарийн төлөвлөгөөтэй одоо нэг бүрчлэн шалгаад ямар нэг булан тохойг одоо үлдээлгүй хайгаад оройны 7 цагаас бүр шөнийн 12 цаг хагас хүртэл эрлийн ажиллагаа бол зогсолтгүй үргэлжилсэн. За гэхдээ харамсалтай нь бол ямар ч хуулмар олж чадаагүй. Тэгээд дараа нь бол шөнийн 2 цаг хагасын үед нэг дуудлага ирснээр хамгийн одоо аимшигтай зүйл хэл болсон. Нэг хүн Sebarang Parade байдаг гольфийн талбайн ойролцоо явж байгаад бутан дунд хагас нүцгэн эмэгтэй хүний цогцос харлаа гэдгийг одоо утсаар залгаж мэдэгдсэн юм байна. Хэргийн газрын дүр зураг бол үнэхээр одоо аимшигтай байсан. Хохирогчийн хувцс нь хаашаага болцсон. Футболк нь болохоор цээж хүртлээс хөгтцэн. Доогоороо болохоор ингээд ямар ч хувцсгүй нүцгэн толгой руугаа цохиулсан шинжтэй. За биеэр нь бол дүүрэн ингээд шарах сорив болцсон. Нийтдээ 50 гаруй гэмтэлтэй байсан юм байна. Хүмүүсийг хамгийн их цочирдуулсан зүйл нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт байсан. За хохирогч нас барахаас өмнө бол бэлгийн хүчирхийлэлд өртөө зогсохгүй. Эрэгтнийг нь бол маш их гэмтээдсэн. Дотор нь болохоор эрэгтэй хүний үрийн шингэн илэрсэн юм байна. За үгээр илэрхийлж хэлхийн аргагүй одоо тийм эмгэнэлтэй явдал одоо болж өнгөрсөн байсан. Хүзэн дээр нь болохоор ойролцоогоор 15 см урттай бүр ингээд яс хүртэл нь зүссэн одоо хутганы шарах байсан юм байна. За энэ нь болохоор шууд үхлийн шалтгаан болсон гэж үзсэн. Chi Gai Kiap-ийн ээж нь бол цогцсыг танихаар одоо очих үеэрээ охиноо шууд таньж чадаагүй. За охин нь болохоор гэрээсээ гарахтаа ингээд нөгөө цайвар цэнхэр өнгийн тийм футболктай байсан юм байна л да. Тэгээд хохирогч болохоор улаан өнгийн футболктай одоо харагдчихсан. Гэхдээ удаан ингээд анзаараад харсан чинь тухайн улаан өнгө нь үнэндээ бол охиныхон цусаар одоо нэвчсэн цэнхэр футболк байсан гэдгийг ойлгосон юм байна. Хохирогчийн гэр бүл уу гашуу давтаа зогсохгүй
Тэсхийн аргагүй уур хилэндээ автаж хүчирхийлчээд яагаад заавал ингэж хэрцгийгээр алсан юм бэ гэж яриа өгөх үеэрээ ол гашуудаж ярьжсэн. За амиа алдсан эмэгтэй бол маш тийм үзэсгэлэнтэй байснаас гадна эргэн тойрныхондоо тусалдаг, сакс тоглодог, дуу хөгжимд дуртай, за их сургуулийнхаа спортын багийн хайрлагдсан тийм итэвхтэй гишүүн байсан юм байна. Тэр бол найз залуутай байсан. Тэр хоёрын харилцаанд хүмүүс одоо ингээд татархмаар байдаг байсан ч гэсэн үргэлж тэдний талаар ам сайтай. За тэгээ найз залуугийнх нь хэлснээр бол бит хоёр нийт 3 жил үргэлжсэн. Ингэх хугацаанд нэг ч удаа маргалдаж хоорондоо хэрэлдэж үзээгүй. Тэр бол маш сэргэлэн бас халамжтай эмэгтэй байсан гэж ярьсан байсан. Ингээд ийм нэг бүх сайхан шинжинд бүрдсэн эмэгтэйг хэн тэгж хэрцгийгээр хөнөөв, санаандгүй тохиолдсон зүйл үү эсвэл төлөвлөж үйлдсэн хэрэгүү гэх мэт янз бүрийн асуултууд ундарч гарч ирж байсан. Нөхцөл байдал ноцтой тал руугаа хэдийнэ хазаасан учраас цагдаа нар бол шууд л тусгай ажлын хэсгийг байгуулсан. За энэ хэргийг илрүүлж гэмт хэрэгтнийг шүүхийн давцанд аваачихын тулд бүх нөөц бололцоогоо дайчлана гэдгийг амласан. За тэгээд хамгийн эхлээд хохирогчийн дүүгийн мэдүүлгээс мөрдөгчд бол нэг чухал сэжвэрийг гаргаж ирсэн. За тэр нь юу байсан бэ гэхээр эгчээгээ хайж явж явах үеэр тийм хар өнгийн Proton Vera гэдэг маркийн ачаа тийм ачих зориулттай машиныг яг эгчээх нь гутал олдсон хэсгээс ойролцоо маш тийм хурдтай давхиж явж байгааг харсан гэж бол ярьсан. Тийм болохоор хэргийн газраас цуглуулсан бусад нотлох баримттай нэгтгэж үзээд хохирогчийг яг тухайн автомашинтай хүмүүс урьдчилан төлөвлөж хойноос нь мушигж жагаад тэгээд хулгайсан байх магадлалтай байна гэж үздсэн юм байна. За энэ сэжвэр дээр үндэслээд цагдаа нар мөрдөн шалгалтаа үндсэн 2 чиглэлд бол төвлөрүүлсэн. Нэгдүгээрт болохоор хэргийн газрын ойролцоо амьдардаг оршин суугчид, за хоёрдугаарт нь ойролцоох гольфийн клубуд ажилладаг бүх ажилчид гэсэн ийм 2 чиглэл байсан. Аимшигтай хэрэг гарснаас 2 хоногийн дараа буюу 1 сарын 16-нд мөрдөн шалгалтанд анхны найдлага бүхий зүйл бол гарч ирсэн юм байна. За мөрдөгчд болохоор хэргийн газрын ойролцоох орчмыг шалгаж авах үеэр гольфийн клубын ойролцоо зогсож исэн нэг жижиг цагаан ачаа ачдаг төрлийн тийм машинаас үрийн шингэн бас цусны улмөр илрүүлсэн. За энэ нь бол тэдний хайжсан хамгийн чухал тийм улмөр байсан. Цагдаа нар бол цаг алдалгүй шуурхай ажиллагаа явуулаад 20-40 насны 6 сэжигтнийг баривчилсан юм байна. Тухайн хүмүүс нь болохоор бүгдээрээ гольфийн клубуд ажилладаг гэсэн нийтлэг тийм онцлогтой байсан. За энэ клубыг бол хэрэгтэй шууд холбоотой байж болзошгүй газар гэж тогтоосон юм билээ. Тухайн 6 сэжигтэнд DNA тест хийгдээд хохирогч эмэгтэй биеэс илэрсэн биологийн шингэний дээжтэй харьцуулж үзсэн чинь харамсалтай нь таараагүй. За тэгэхээр тухайн 6 хүн бол хэрэгтэн биш гэсэн үг учраас бүгдийг нь суллаад явуулсан юм байна. Дараа нь болохоор цагдаа нар бууж өгөхгүй системтэйгээр хайлтаа улам бүр өргөжүүлсэн. За тэгээ гольфийн клубуд ажилладаг гэх 12 гадаад ажилтан лөө анхаарлаа төвлөрүүлээд бас л ингээд DNA шинжилгээ авсан ч гэсэн ахаал тохироогүй болохоор бүгдийг нь суллаад явуулсан. Удаагүй бол 37 настай нэг сэжигтнийг баривчлаад бас л DNA тохироогүй болохоор суллсан. За ингээд энэ мэтчлэн сэжигтэн болгоныг хасах тусмаа мөрдөн шалгалт аажмаар мухардалд орж эхэлсэн. За ямар ч чиглэлээр шалгасан ингээд бүтлгүүтээд хохирогч эмэгтэй гэр бүл үгээр илэрхийлэхийн аргагүй шаналл тарчлал донд амьдарч исэн. За ингээд ийм байдалтай 1 жил өнгөрсөн ч гэсэн хэрэг дээр бол ямар ч ахиц гараагүй. Ямар ч сэжвэр байхгүй удсан болохоор эцэстээ Чигэй Кяп гэдэг охирогч эмэгтэй гэр бүлийнхэн хэвлэлийн баг хуурал за олон нийтийн анхаарлыг татах тэм төрлийн ажиллагааг бол өөрсдөө маш идэвхтэйгээр зохион байгуулж эхэлсэн юм. За ингийн хэрээр цагдаа нарыг бүх хүч бололцоогоо дайчлаад нөөцөө бүрэн ашиглаж алуурчныг яаралтай бариад шудраг ёсыг тогтоож өгөхийг шаардж исэн. Аажимдаа бол энэ дуу хоолой улам бүр хүчтэй болоод олон нийтийн зүгээс бол асар их дэмжлэг авч эхэлсэн. За энэ хэрээрээ нийгмийн дарамт хууль сахиулагчид руу чиглээд ард иргэдийн хүлээлттэй нүүр тулахаас өөр аргагүй болсон гэж хэлж болно. Ингээд 2009 он хүртэл бүхэл бүтэн 3 жилийн цөхрөл шаналлыг амссны дараа хэрэг дээр нэг томоохон ахиц гарч эхэлсэн. Магадгүй хохирогчийн гэр бүл за тэгээ олон нийтийн энэ тасралтгүй дарамттай байснаас болоод цагдаа нар хэргийг бол бүхэлд нь дахиж нэгтлаад урд нь байцаагдсан бүх сэжигтнүүдийг илүү гүнзгий шалгахаар шийдсэн байх. За тэгээд энэ удаадаа болохоор тэд нэр илүү нарийн хатуу арга хэмжээ ашиглаад ямар ч жижиг тийм деталийг орхигдуулахгүй ажиллахаар шийдсэн. За хамгийн чухал нь гэх юм бол бүх сэжигтнээс
бүр системтэйгээр ДНХ дээж аваад маш тийм нарийн төвшөнд харьцуулалт хийхээр болсон. За ингээ эцэст нь бол мөрдөн шалгах багийн тууштай цоцчгүй хөдөлмөр нь үр дүнгээ өгч эхэлсэн юм байна. За ингээ дахин шалгаж исэн с сэжигтнүүдийн дундаас тэднэр бол нэг хүний ДНХ-г нь хохирогч эмэгтэй биеэс олдсон биологийн шингэний дээжтэй бол маш өндөр түвшинд таарч байгаа гэдгийг нь илрүүлж чадсан юм байна. За тэр хүн болохоор 28 настай маш тийм даруухан дүр төрхтэй автомашины борлуулалтын эйжент хийдэг Шахрил Жафар гэдэг нэртэй хүн байсан. Гаднаас нь харахад тэр бол ингээд их нэртэй бага насны хүүтэй жирээний залуу шиг харагддаг. За гэхдээ энэ хэрийг илүү төвөгтэй болгож ирсэн зүйл нь юу гэхээр энэ Шахрил гээд хүний онцгой тийм нийгмийн байр суурь байсан юм бэлээ. Тэгэхээр бол Шахрил нь жирийн тийм хүн бол байгаагүй. Тэр бол нийгэмд өндөр байр суурьтай гэр бүлд төрсөн. За аав нь болохоор үнэт эдлийн бизнес эрхэлдэг баян тийм бизнесмен Датук Жафар Жамалудин гэдэг тийм нэртэй хүн юм байна. Тэрнээс гадна Датук гэдэг нэр хүндтэй цолтой тийм хүн байсан юм билээ. За Малайзийн ингээд нийгэмд болохоор Датук гэдэг энэ цолыг хэн дуртай нь ер нь бол аваад байдаг юм байна. Энэ цолыг авахын тулд онцгой амжилт гаргасан ч юм уу, за хааны гэр бүлийнхэн эсвэл төрийн өндөр албан тушаалтнуудын дэмжлэг ивэл шаардлагатай байдаг юм байна. Ийм цол хүртсэн хүмүүс бол хөвчлэн нийгэмд өндөр байр суурьтай, улс төрийн нөлөө бүхий их хэмжээний хөрөнгөтэй хүмүүс байд юм байна л да. За өөрөөр хэлэх юм бол Шахрил баян айлын хүүхэд гэдгээс гадна шудраг шүүх ажиллагаанд хүртэл нөлөөлж чадах хэмжээний тийм эрх мэдэл холбоо сүлжээний хамгаалалт донд өссөн тийм хүн байсан гэж ойлгож болно. За тэгээд цагдаа нар болохоор энэ Шахрил гэд хүний амьдралыг нь илүү гүнзгий ухаж судлаад эхэлсэн чинь энэ хэргийг тойрсон нууцлаг хэсгүүд нь улам тийм сэжигтэй байдлаар хоорондоо таарад эхэлсэн. За Шахрил болохоор чинэлэг гэр бүлээс гаралтаагаас гадна яг хэрэг гарсан газрын ойролцоох Сунгай Питани гэд дүүрэгт амьдардаг байсан юм байна. Гэхдээ энэ сэжгийг улам бүр хүчтэй болгосон зүйл нь гэх юм бол түүний гэрээс нь олдсон автомашин нь хар өнгийн Proton Vira гэдэг маркийн ачаа очих зориулалттай автомашин байсан. За тэгээд тэр машиныг болохоор энэ Шахрил гэдэг хүн өөрөө эзэмшдэг. За ялангуяа ингээ хажуугийн толин тийм хар өнгөтэй байсан юм байна. Ингээд энэ бүх шинж тэмдэг хохирогчийн нөгөө дүүгийн ярьсан хэргийн газрын ойролцоо маш тийм хурдтай давхиж исэн гэж мэдүүлсэн машиныхын тодорхойлолт бүр яг таарч исэн. За тэгээд ДНХ нугасаа таарсан байгаа хэрэг гарсан газартаа ойрхон амьдардаг бас ижил тийм маркийн автомашин эзэмшдэг гэх мэтчлэн нэг дор ингээд айгүй олон зүйл давхцсан нь Шахрил гэд хүнийг бол хамгийн магадлал өндөртэй сэжигтэн гэж үзэхгүй байхын аргагүй ийм нөхцөл байдал үүссэн. За 2009 оны 3 дугаар сарын 1-нд цагдаа нар Шахрилыг албан ёсоор сатуулаад шалгаж эхэлсэн. За тэгсэн чинь яг тухайн өдөр нь гэр бүл нь хангалттай хэмжээний батландаалтын мөнгийг нь өгөөд за тэгээд гаргаж авах боломж бүрдсэн даруйд нь Шахрил бол гарангуутаа Малайзаас оргон зайлсан байгаа. Тэгээд хожим нь ингээд дүгнэж харахад бол энэ нь тийм яарч сандарсан ч юм уу бэлтгэлгүй байж байгаа шууд ингээд оргоод явсан хэрэг энэ төр бол ерөөсөө биш байсан. Шахрил гэд хүн бүх зүйлийг урдчлаад ингээд нарийн төлөвлөжсөн. За нууцаар ингээд Австралийн Perth гэд хот руу нүгээд бүр байнгын оршин суух эрхийг хүртэл авчихсан байсан. За ийм амархан байдлаар гадаад руу дөрвөөд шинэ амьдрал эхлүүлсэн нь энэ хүнийг бол маш сайн бэлтгэлтэй байсан, бас ийм санхүүгийн дэмжлэгтэй байсныг нь бол харуулж исэн. Мэдээж баян гэр бүлийнхэн тусламж байсан байх өндөр магадлалтай. Ингээ гаднаас нь харахад бол Шахрил алс холын нутагт шинэ амьдрал зохиогоод Малайз руу дахиж хизээч ингээд эргэж ирэхгүйгээр явцсан юм шиг хүмүүст бол санагдчихсэн байгаа. За ингээ Шахрилийн оргоолт мөрдөн шалгах ажиллагаанд бол маш тийм хэцүү хүндрэл үүсгэсэн ч гэсэн Малайзийн цагдаа нар хохирогч эмэгтэй төлөө шудраг ёсны эрэл хайгуулаа орхихгүй гэдгээ бол иргэдэд амласан. За Шахрилыг албан ёсоор олон улсын эрен сурвалжлах жагсаалтанд оруулаад за Малайзийн цагдаа нар болохоор Интерполтой нягт ингээ хамтарч ажиллаж эхэлсэн юм байна. За дэлхийд даяарх эрен сурвалжлах сүлжээ идэвхжээд Шахрилийн яг хаана байгааг тогтоож Малайз руу буцааж авчираад хуулийн өмнө зогсоох ганц зорилготой тийм өндөр түвшний ажиллагааг эхлүүлсэн гэж хэлж болно. Ингээ 2 жил гаруй хугацаанд тасралтгүй мөрдөсний эцэст 2011 оны 11-р сард Малайзийн цагдаа нарт нэг чухал мэдээлэл ирсэн. За тэр мэдээлэл нь юу байсан бэ гэхээр Шахрил болохоор нууцаар эх орондоо эргэж ирж магадгүй байна гэсэн тийм мэдээлэл байсан юм байна. За энэ бол мэдээж тэдний удаан хүлээж исэн нэг барьж авах боломж байсан гарцаагүй. За 2012 оны 1 сарын 17-нд Шахрил болохоор Куала Лумпурын олон улсын нисэх онгоцны буудал хөл
тавьсан даруйд нь хамгаалалтын албаныхан бол гинтийн байдлаар түүнийг баривчилсан. За 2012 оны 2 сарын 2-нд Сунгай Питанигийн шүүхэд Шахрилыг бол албан ёсоор шүүж эхлээд хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгаж ялалсан юм байна. За энэ бол хохирогч эмэгтэй гэр бүл за тэгээд нийт нийгэм даяарх хүмүүсийн олон жилийн турш хүлээж исэн тийм мөч байсан. Тэгээд 2012 он гэхээр Чи Гэй Кяп гэх эмэгтэй алуулж нас барснаас хойш аль хэдийнэ 6 жил өнгөрчихсөн байсан. Хохирогчийн гэр бүл за нийгмийн бүх давхаргын хүмүүс бол шудрах шүүх хурал болоод алуурчин зохих ёсны шийдвэрлэлээ авна гэж маш их найдаж исэн. Ингээд нэг жилийн дараа буюу 2013 оны 2 сарын 25-нд Алор Ситарын дээд шүүхэд энэхүү олонний анхаарлыг татсан шүүх хурлал албан ёсоор эхэлсэн юм байна. Шүүх танхим хүнээр дүүрээд бүгд амьсгаа дарж шудраг ёсыг хүлээсэн байдалтай байсан. За прокурорууд болохоор Шахрилыг Чи Гэй Кяпыг гүйж авах үед нь байрж аваад за дараад нь олгоор Сунгай Питанигийн зах руу аваачиж хүчин дээд эцэст нь бол харгасаар хөнөөсөн гэж хатуу байдалтай ингээд буруутгасан байна. За ингээд энэ няллах үндслэлээ батлахын тулд прокурорууд бол маш олон гэрчийг дуудаж авчирсан байсан. За шүүх эмнэлгийн шинжээч бол шүүхтэр мэдүүлэг өгөх үеэр задлан шинжилгээний дүгнэлтээр талиагаач бол толгойдоо тодорхой хэмжээний хүнд гэмтэл авсан байсан. За хүзүүн дээрх тэр хутганы шарах буюу үхлийн шарах Чи Гэй Кяп хагас ухаангүй байдалтай байх үед нь үүссэн байх өндөр магадлалтай гэж мэдүүлсэн юм байна. За шархны үнцөг байрлалаас нь хараад үзэхэд бол тэр үед хохирогч бол ингээд зогсож исэн байх магадлал өндөр гэж ярьсан. Гэхдээ хэргийн газар бол маш тийм шинжилгэхэд төвөгтэй байсан учраас шинжээчэд хэрэгт ганц хүн оролцсон уу эсвэл хэд хэдэн хүн хамтарсан уу гэдгийг нь тогтоож чадаагүй юм билээ. За харин хохирогчийн биед байсан бэлгийн хүчирхийллийн шарах бас тамлан заваасан гэмтлүүд нь бүгд нас барахаас нь өмнөх 12 цагийн дотор учирсан гэдэг нь угаасаа илэрхий тодорхой байсан гэхүү дээ. За тэгээ шархны хэлбэр гүнээс нь харахад бол ашигласан зэвсэг нь 2 эртээ хутга байсан байх өндөр магадлалтай гэж үзснээ ол тайлбарлаж ярьсан. За бас хохирогчийн дүүн ууг гашуугаа даван туулж гэрчийн суудалд суусан байгаа харагдсан. За тэр бол тухайн өдрийн ямшигтай дүр зургийг тодорхой санаж байгаа гэдгээ хэлээд эгчин алга болсон газрын ойролцоо Шахрилийн гэр бүлийн эзэмшдэг ачааны зориулалттай автомашин маш тийм өндөр хурдтай дахиж өнгөрч ирснийг дахин дуртаж ярьсан байгаа. За гэхдээ 2013 оны 6 дугаар сарын 25-нд шүүгчийн гаргасан шийдвэр бүр хүн болгоныг цочирдуулсан. За шүүгч болохоор прокурорууд их хэмжээний нотлох баримтыг гаргаж ирсэн ч гэсэн тэднэр нь болохоор Шахрилыг жинхэнэ гэмт хэрэгтэн мөн гэдгийг хангалттай нотолж чадахгүй байна гэж үтсэн юм билээ. За тэгээ шүүх эмнэлгийн нотлохоо зөвхөн хохирогч эмэгтэй хүзүүндээ хутгалуулсны улмаас нас барсныг нь баталж байгаа болохоос биш яг тухайн ухалт хүргэсэн шархыг нь Шахрил өөрөө учруулсан гэдгийг шууд нотолж чадахгүй байна гэж тайлбарласан юм байна. За бас Шахрилтай төстэй ДНА үрийн шингэнээс илэрсэн ч эцсийн шинжилгээ бүрэн таараагүй өөр хүмүүс оролцсон байх боломжийг үгүйсгэх аргагүй гэж шүүгчийн зүгээс үзсэн юм билээ. За нэмж хэлэхэд бол Шахрил хэрэг гарсан газрын ойролцоо амьдардаг байсан. За бас түүний гэр бүлийн машин хэргийн газрын орчим харагдсан машинтай төстэй байсан нь ингээд шууд бос нотлох баримт за эсвэл энгийн давхцал гэж үзэх угаасаа боломжтой. Ял оноо хангалттай үндэслэл бишээ гэж шүүхээс ол нэмж тайлбарласан. Ингээд эцэст нь эргэлзээ төрвөл шүүгтэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд үндэслээд шүүх бол Шахрилыг гимбуруугүй гэж зарлаад түүнийг шүүх танхимаас шууд сулалсан юм билээ. Дугаарын спонсор TechFit Monster уургийн ундаа хоол орлуулж булчингийн хөгжлийг дэмждэг TechFit Monster уургийн ундааг өглөөний цайнд эсвэл өдөр хөнгөн уурга нөхөх үеэр хэрэглэх боломжтой. Жил болгоны энэ сард марафонууд эхнээсээ зохион байгуулагдаж залуучууд маань маш идэвхтэй оролцдог байсан. Тэгэхээр ядарч сүлдэхгүй байхын тулд уураг шимт хичээлийг хүний бие авах шаардлагатай болдог. Ялангуяа спортоор тогтмол хичээлдэг хүмүүс энэ зүйлийг бол огт орхигдуулдаггүй. Спортоор хичээлдэггүй хүнд ч гэсэн өдөрт авах ёстой уургийн хэмжээг эрүүлэр өгөх болно. Та бүхэн TechFit Monster уургийн ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. За ингээд энэ шийдвэр гарсны дараа Шахрил бол шүүхийн байрнаас маш тийм баяртайгаар гарч яваад сэтгүүлчдийн камерын өмнө гэсэн үг шүү дээ.
нүүрэндээ инээмсэглэл тодруулсан тийм байдалтай байсан. Ингээ энэ үр дүн бол хохирогч эмэгтэй гэр бүлд маш хүчтэй цохилт болсон. Тэд бол үгээр илэрхийлэхийн аргагүй бухимдсан. За тэр сэтгэлээ ч гэсэн маш тийм ил тодор гаргаж исэн ба. Ямар сайндаа одоо хохирогчийн аав нь одоо бүр шүүхийн байрны 2 давхраас өсөрч амиа хорлох оролдлого хийгээд уур бухимдал эсэргүүцлээ одоо ийм байдлаар илэрхийлж исэн ч гэсэн ойр байсан хүмүүс нь бол амжиж түүнийг зогсоосон юм билээ. Олон нийт ч гэсэн одоо энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Хүмүүс ийм шийдвэр гаргасанд бол маш их бухимдалтай. За тэгээд цаашлаад болохоор эсэргүүцлийн давлгаа одоо өрнөж эхэлсэн. Одоо энэ хохирогч эмэгтэйд шударга ёс тогтоох хэргийг дахин хянахыг шаардсан өргөдөл, гарын үсэг цуглуулах кампанит ажил гэх мэт зүйлүүд өрнөд нийтдээ бол 55 мянга одоо 25 хүний гарын үсэг цугларч исэн юм байна. Че Гейкиапийн гэр бүл за бас нийгмийн бүх давхаргын хүчтэй эсэргүүцэл шүүхийн системийг тэр чигт нь одоо бас цочроож чадсан байгаа. Ингээд ийм их хэмжээний дарамтанд орсон прокурорууд 2013 оны 7 дугаар сард Шахрилыг цагаатгсан шийдвэрийг давж заалтахаар шийдсэн. За давж заалтах шатны шүүхтэр прокурор маш тийм логиктэй тийм маш одоо сэтгэл хөдлөхөн байдлаар гэхүүдээ тийм хэмжээний одоо мэдүүлгийг хийсэн юм байна. За тэр болохоор хохирогч эмэгтэй одоо бэлэг эрэхтээс авсан эхний 4 удаагийн үрэн шингэн за бас цусны дээж Шахрилийн ДНХ-т нь бүр 100% таарч байгаа гэдгийг онцлоод за энэ бол төмөр мэт баттай тийм нотлохоо өгөөсгөх ямар ч аргагүй үнэн гэж одоо хэлсэн ба. За харин 5 дахь дээжинд болохоор гадны бодис илэрсэн ч гэсэн цогцос болохоор ингээд ийм бутан дундаас одоо өөрөөр хэлэх юм бол ингээд мод цөөхтэй газраас олдсон болохоор гаднаасаа бохирдсан байх өндөр магадлалтай. За энэ нь бол урдны жинхэнэ нотлохоонуудыг үгүйсгэх үндэслэл огт бишээ гэж тайлбарласан. За бас Шахрил ДНХ шинжилгээ өгснөөхөө дараа шууд одоо улс орноосоо зугцсан нь түүний гин буруутай гэдэг тэр сэтгэл зүйг нь маш тод харуулж байгаа явдал болсон. Хууль ёсны шийтгэхлээс одоо бултгыг оролцсон нь тодорхой өгүүлдэл гэж тэрийг нь онцолсон ба. За 2014 оны 10 дугаар сард давж заалдах шатны шүүх бүх нотлох баримт за бас хэргийн нарийн ширийн зүйлийг маш нухацтай судалсны эцэст прокурорын гаргасан буруутгалууд Шахрилыг өөрийгөө хамгаалах шаардлагатай хэмжээнд хүрхүүц хангалттай бүр нотлохоотой гэж үзсэн юм байлээ. Ингээд давж заалдах шатны шүүхийн өмнө гин буруугүй гэсэн шийдвэрийг хүчингү болгоод Алуур Ситарын дээд шүүхийн шүүгчид болохоор хэргийг дахин хідэлцгийг үүрэг болгосон юм байна. 2014 оны 12 дугаар сарын 28-нд бол энэ хэрэг шин шатандаа шилжээд дахиад шүүх ажиллагаа аль бие усаар эхэлсэн. За шүүгдэгчийн суудал дээр Шахрил бол маш тийм тайван байдалтай байгаа харагдсан. За тэр бол гимшиж байгаа шинжил огт үзүүлээгүй. Өөрийг нь одоо ингээд буруутгаа зогсож явахад ямар нэг хариуцлага хүлээх шинжгүй одоо тийм маш одоо бүх зүйлийг тоогоогүй хөөд тийм байдалтайсан. Өөрийгөө ерөнхийдөө бүх зүйлээс ингээд одоо хэрэгээс одоо үүсгэжсэн тийм байдалтайсан. За гэхдээ шүүх танхимд байсан одоо бүх хүмүүсийг хамгийн их бухимдуулсан зүйл нь болохоор түүний өөрийнх нь зохиож ярьсан тийм нэг түүх байсан. За тэгээд өөрөө болохоор юу ярьсан бэ гэхээр яг хэрэг болсон өдрийн үдээс хойш 3 цагийн үед гэхэд тэр бол гэртээ одоо тийм порно бичлэг үзээд бэжсэн юм байна л та. Тэгээд дараа нь гинэт дотор нь нэг бодолт төрөөд байн хууль бус зүйл худалдаж авдаг байсан Вэйн гэдэг хүн рүү уццсан гэж тэр бол ярьсан. За тэгээд ярьчаад Шахрил болохоор өөртөө ойролцоо насны Малайз бүсгүй олж өгөхийг хүссэн гэдгийг ярьсан. За тэгээд 4 цагийн үед Вэйн болохоор Шахрил руу буцаж залгаад бүх зүйл бэлэн болсон гэж хэлсэн юм байна. За тэгээд оройн 5 цагт гольфийн клубын ойролцоо машина тавиараа гэж заавар өгөөд тэгээд өөрт нь яг одоо ярьсан өөрийнх нь хэлсэн тэр тохирсон бүсгүй машины дугаараар нь таниад явж очих байсан гэж тиймэрхүү зүйлийг ярьсан. За тэгээ бэжсэн чинь машиныг нь олохоор Че Гейкиап өөрөө хурч ирээд цонхыг ингээд тогшсон гинэ. Нэг удаагийн бэлгийн харилцааны үн болох 350 рингит буюу ойролцоогоор $83 тохиролцоод машины арын суудал дээр ингээд бэлгийн харилцаанд орсон гэж Шахрил одоо мэдүүлсэн байгаа. Тэгснээ бүр хамгаалалт хэрэглээгүй гэдгийг хүртэл онцолж ярьсан. За ингээд түүний зохиосон түүх бол цааш үргэлжлэхтэй. Бэлгийн харилцааны дараа Че Гейкиап болохоор ариун цэврийн цаас асуусан. Яг тэр үед ээж нь түн рүү залгсан болохоор Гейкиап хувцас өмсөд машинаас буугаад явсан гэж мэдүүлсэн юм байна. За Шахрил болохоор тухайн үед Че Гейкиап амьд ямар ч тийм гэмтэлгүй байсан гэж мэдүүлсэн. Ингэж өөрийгөө зөвтгөөд за энэ бол насанд хүрсэн хоёр хүний хооронд болсон сайн дурын юм тохиролцооны үүднээс хийсэн одоо бэлгийн харилцаа байсан гэж нэг бол тайлбарласан ба. Шахрилийн хэлснээр тэр бол маргаашин сонин уншиж агаад тэгээд хохирогчийн зургийг хараад эн чин өчигдөр надтай хамт байсан эмэгтэй эртэй гэж тэрэндээ бол маш их цочирдож хүлээж авсан гэж ярьсан.
За тэгээд дараа нөхцөл байдлыг мэдхийн тулд өчигдрийнхөө одоо ярьсан Wayne гэдэг хүн рүү холбогдохыг оролцсон ч гэсэн ерөөсө холбоо ярьж чадаагүй нөгөө хүн нь ингээд утсан салгацсан ч байсан юм уу, эсвэл ингээд ерөөсө ямар ч байсан холбогдож чадаагүй гэсэн. За ингээд ийм нэг одоо хин нэгэн итгэхийн аргагүй хачин зүйл яриа зогсож байгаа нь бол одоо хуулийн тогтолцоог тэр чигтэн үл томсралсан юм шиг тийм шинжтэй байсан. Өөрийнхөө үйлдэлийг энэ хүн зөвтгөхийн тулд харгас хэргийн хохирогч болсон гимгүү бүсгүйг бүр ингээд биеийн үнэлэгч болгож харагдуулахыг одоо оролдсон байна. Ер нь бол амиа алдсан талигачийн нэр төр за гэр бүлийг нь доромжилсан маш тийм одоо харгас гэмээр үйлдэл байсан. За ийм аимшигтай гүтгэлгийг сонссон Гей Кяпийн гэр бүлийнхэн ерөөсөө ингээд сэтгэлээ барьж чадаагүй алуурчны мэдүүлэгт өөрсдийнхөө охиныг ингээд биеийн үнэлэгч юм шиг дүрсэлж байгааг нь сонсох нь бол тэдний хувьд хамгийн тийм гүн шар хамгийн одоо сэтгэлийн одоо өвдөлтийг өгсөн гэхүү дээ. Прокурорууд болохоор Шахрилийн энэ нэг өөрийгөө өмгөөлж ярьж байгаа зохиомжтой түүхийг нь бол маш хүчтэй няцаасан. За тэд бол Шахрилийн яриа бүхэлдээ тийм одоо утгагүй огт ихтгэл төрүүлэх хэрэггүй байгааг нь онцлоод өдрийн цагаар танихгүй хүнтэй машин дотор хууль бус тохиролцоо хийх нь өөрөө утгагүй зүйл гэж прокурорын зүгээс ол хэлсэн. Тэрнээс гадна хэрвээ Гей Кяп үнэхээр биеийн үнэлэгч байсан бол Шахрил хамгаалалт хэрэглэлгүй бэлгийн харилцаанд орсон гэх нь бүрч тийм утгагүй зүйл байсан. Прокурорууд бас ДНХ шинжилгээний үр дүн за тэгээ Гей Кяпийн бэлгийн хүчирхийллийн гэмтлүүд нь бүгд үгүйсэх аргагүй одоо нотлохоо гэдгийг дахин одоо онцлсоор байсан. За тэд бас Шахрилийн аавын мэдүүлгийг нь шүүмжлээд тэр хүний үг бол хүүдээ халахвч хийсэн илт худал мэдүүлгүүдээр дүүрэн байсан гэж үздэм билээ. 2015 оны 6 сарын 2-нд өмгөөлөгч за бас прокурорын талууд эцсийн тайлбаруудаа шүүхэд танилцуулсан юм байна. За 15 оны 8 сарын 9-нд бол шүүхийн албан тушаалтан эцсийн шийдвэрээ зарласан. За тэр бол өмгөөлөгчийн тал прокурорын гаргасан буруутгал за тэгчээд Шахрилийн одоо өмгөөллийн тал нь прокурорын гаргасан одоо тэр мэдүүлэг буруутгалуудыг эргэлзээ төрүүлэх үүс хэмжээний хангалттай үндэслэл гаргаж чадаагүй гэж үзээд харин прокурорын талын нотлох баримтууд Шахрилийн гин бурууг хангалттай баталж чадсан гэж тийм одоо ашгүй нэгдсэн нэг ийм дүгнэлтийг гаргасан юм билээ. За ингээд шүүх бол Шахрилыг хүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутаа гэж үзээд Малайзийн хуулийн дагуу одоо цаазаар авах ял буюу хамгийн одоо хүнд ял шийтгэлийг оноосон юм байна. За энэ шийдвэрийг сонссон Гей Кяпийн гэр бүлийнхэн бүр нулимсаа барьж дээлэхгүй бөөндөө хашгиралтаа зорилолтоод ингээ буу юм болсон. За энэ бол тэдний хувьд ингээ олон жилийн турш шаналл зовлонтойгоор тэмцэж олж авсан одоо үр дүн нь байсан. Өстой жинхэнэ охиныхоо төлөө шудраг ёсны одоо ялалт гэж хэлж болохоор тийм зүйл бол тохиолдсон. За тэгээ нөгөө талаас буюу одоо Шахрилийн талаас болохоор цаазын алыг хүлээн зөвшөөрөхийг огт хүсээгүй. Тэр бол 2016 онд давж заалдах шатны шүүхэд за дараа нь 2018 онд холбооны дээд шүүхэд дахин давж заалцсан юм билээ. За 16 оны 1-р сарын 29-нд давж заалдах шатны шүүхийн 3 шүүгчээс бүрдсэн бүрэлдэхүүнтэй нухацтай хэлэлцсэний эцэс Шахрилийн одоо давж заалдах хүсэлтийг санал нэгтэйгээр хэрэгсэхгүй болгосон юм. Шүүгчид тухайн үед байсан нотлох баримтууд нь Шахрилыг хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгах хангалттай үндэслэлтэй гэдгийг тодорхой мэдэгдсэн юм байна. Гэхдээ Шахрил бас л бууж өгөөгүй. Тэр бол холбооны дээд шүүхэд дахиад давж заалцсан. За 2018 оны 1 сарын 25-нд холбооны дээд шүүх нөхцөл байдал за бас шүүх шинжилгээний нотлох баримтууд дээр үндэслээд Шахрил Гей Кяпийг хүчирхийлж хөнөөсөн хэрэгт бол зайлшгүй хариуцлага хүлээх ёстой хүн гэж санал нэгтэйгээр дүгнээд түүний одоо давж заалтах хүсэлтийг бол дахин хэрэгсэхгүй болгосон юм билээ. За тэгжсэн чинь 2018 оны 10-р сард Малайзийн засгийн газрын зүгээс цаазаар авах ял оноодог тогтолцоог бүхэлд нь эргэн харж хүчингү болгоно гэж мэдэгдсэн юм билээ. За энэ мэдээ бол нийгэмд асар том шуугаан дэгдээж Шахрилыг оролцуулаад ингээ янз бүрийн хэрэгт цаазын ал сонссон 1100 гаруй хүнд нөлөөлөхөөр байсан. Гэхдээ хохирогчдын гэр бүл за бас олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн дараа засгийн газар нь буул хийгээд цаазын алыг бүрэн устгахгүй гэж мэдэгдсэн байна. Харин шүүгчдэд цаазаар авах ял эсвэл хамгийн багадаа 30 жилийн хорих ял хоёрын аль нэгийг сонгох эрх мэдлийг одоо олгохоор болсон юм байна. 2023 оны 4-р сард Малайз улс заавалчгүй оноодог байсан тэр цаазын ял за бас бүх насаар нь хорих ялыг албан ёсоор одоо хүчингү болгосон юм билээ. За ингээд энэ бол одоо шинжилсэн хууль байгаад байгаа шүү дээ. За тэгээ шинжилсэн хууль 7-р сард хүчин төгөлдөр болоод за энэ нь бол Шахрилд ялгаа хөнгөрүүлэх найдварыг төрүүлээд эхэлсэн.
2024 оны 5 сарын 29-нд холбооны дээд шүүх шахрилын ялыг бууруулах хүсэлтийг хилэлцсэн юм байна. За түүний өмгөөлөгч цаазын ялыг нь 30-аас 40 жилийн хорих ял болгож өөрчлөхийг хүсээд шахрил засан хүмүүжүүлэх хөтөлбөрүүдэд оролцсон. За бас чин сэтгэлээсээ гэмшиж байгаа гэдгээ өөрөө одоо мэдүүлсэн юм билээ. За гэхдээ прокурорын тодлол энийг маш хатуу одоо эсэргүүцсэн. За тэд бол ГКП-г хүчирхийлж хөнөөсөн хэрэг нь онцгой тийм харгас хамгийн одоо хэрцгий маш одоо ховор үзэгдэх хэрэгүүдийн нэг байсан гэж үзээд хохирогч болон түүний гэр бүлд хэмжээлшгүй их зовлон шаналл авчирсан гэдгийг онцолсон. За бас Австрали руу оргон зайлснаа нь түүний шударга ёсноос бултах гэсэн санааг тодорхой харуулж байгааг ахаад нэг бол дурдсан. За эцэст нь бол холбооны дээд шүүх цаазын ялыг хэвээр нь үлдээгээд шахрил цаазаас мултрах сүүлчийн боломжоо ингэж алдсан түүхтэй байна. За ингээ энэ хэрэг бол албан ёсоор ийм байдалтай эцэслэж шийдвэрлэгдсэн. За ямар ч байсан Малайзийн түүхэнд бол одоо юм олныг сэртгийлэгсэн, маш олон хүнийг хамарсан, нийгмийг тэр аяар нь зочирдуулсан хэрэг бас нилээдгүй байгаад байдаг. За тэрэнд нь болохоор манай Монгол улсын иргэн одоо Алтан туяа гэдэг эмэгтэйн хэрэг бас одоо багтдгийм билээ. За гэхдээ тухайн хэрэг маань одоо төрийн одоо өндөр албан тушаалтай хүмүүстэй холбоотой байсан. За нэгдүгээр за хоёрдугаар гэх юм бол яг манай сувг дээр энэ хэргийг маш тийм задаргаатай тайлбарлаж ярих гэсэн боловч зарим хүмүүсийн зүгээс одоо ингээд ааваас нь одоо зөвшөөрөл авсангүй, хүнийг ингээ хамаа замбраагүй ярьлаа гэх мэтчлэн шүүмжлүүд ирсэн болохоор би бас тэрнээс жоохон ингээд эмзэглээд гэхүүдээ ярихгүй байхаар шийдсэн. За ингээд Азад болсон. За ялангуяа ингээд одоо Европ гэлтгүй Монголоос илүү ойрхон зүүн өмнөд Аз за Хятад гэх мэт ойр болсон тийм хэрэгүүд бол илүү одоо тийм хүнд тусдаг. Тэгэхээр энэ удаагийн хэрэг ч гэсэн маш тийм төвөгтэй одоо хүний амьдралын 10 жил тэр чигтээ уу гашуугаар дүүрэн өнгөрсөн гэж бодохоор ингээд итгэхийн аргагүй одоо яаж тэр бүх он жилүүдийг туулж ингэж ард нь гарсан талаарх одоо ийм нэг хэрэг байлаа. Та бүхэн энэ хэргийн талаар бас юу гэж бодов? Өөр бас яг энэ хэрэгтэй одоо жоохон төстэй гэж хэлж болохоор Монголд гарч ирсэн за одоо эрх мэдэлтэй ч гэдэг юм уу мөнгөтэй өндөр албан тушаалтай хүмүүсийн одоо хүүхдүүдийн үйлдэлсэн хэрэг гэх мэтчлэн яг ижил төрлийн хэрэгүүд бол гарсан байдаг. Тухай бүрд нь хүмүүс одоо энэ шалгагдчих явцыг нь хүлээж тэсэлгүй хэрэг хаашаагаа шийдэгдсэн бол яасан бол бараг л ингээд мөнгөтэй хүмүүс мөнгө өгөөд аргалчлаач гэдэг юм уу. Тийм байдлаар ингээд хүлээж аваад идэх юм бэлээ. Гэхдээ энэ хэрэг маань шалгагдах үйл явц нь өөрөө асар тийм урт хугацааны процесс байдаг учраас хүмүүсийг бас зарим зүйл дээр хүлээцтэй хандаасаа гэж би бас хүсмээр байна. Мэдээж хинч бай одоо хохирогч бай за одоо нийгэм ард түмэнч бай ямар ч хүн хэрэг нь хурдан шийдэгдээсээ зөв талдаа шийдэгдээсээ гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй байдаг. За тэгтээ тэр болгоно нь одоо ингээд шат бүрийг дамжаад яг үнэн зөвөөрөө Монгол улсын хуулийн дагууч гэдэг юм уу тухайн одоо болж өнгөрсөн улсынх нь бүх одоо хууль ёсны дагуу хэрэгжихийн тулд тодорхой хэмжээний хугацаа бас шаарддаг шүү гэдгийг бас дахин хэлмээр санагдлаа. За ингээд өнөөдрийн дугаартай маань TechFit Master уургийн ундаа хамтарч ажиллаа. Та бүхэн энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. CU-гийн бүх салбараас. За ингээд хідүүлээ 4 дахь өдөр нэмэлт дугаараараа эргээд олзъя. Түр баярлалаа.